би талбай дээр ирэхэд сэтгэл догдлоод байдаг. Яагаад нэмтгүй бүр аз жаргалтай тийм мэдрэмж мэдрэгдээд байдаг. Тэгээд би одоо эзэн хааныхаа хүшээг ийм ойрхон ирчээд би мөрөхгүй л хайрын юм байна. Тэгэд сэтгэлдээ ингэж хүндэлж биширж дээдлж явдаг эзэн хааныхаа хүшээнд мөргөж яхаа надад бүр уул усандаа мөргөж байгаа шиг санагддаг. Анх нөгөө ар хашаатын хавирг бомтаар гараад Монголын игээд тал нэлгэр талыг хараад би өөрийн өрхгүй тогтлоод игээд сүгдэчмөр санагсаа би эзэн хааны хөшөөний тийм нэг юм байдаг. Надад нэг юм нэг хүмүүс игээд одоо AI-гаар хийсэн тийм нэг дүрсжүүлэлт байдаг. Тэн дээр эзэн хаанийгээд хөшөө сентигөөсөө босоод ийгээд ард иргэдтэйгээд мэдчилж байгаа. Тэрийг нэг дандаа боддог. Тэгээд мөргөж их үедээ эзэн хаан босоод ирчихмөр санагддаг. Тэгээ сентигөөсөө босоод ирчих юм шиг тийг санагддаг. Чихний чимэг болсон аялуу сайхан монгол хэл. Чин зоригт өвөг дээдсийн минь өв их эрдэнэ. Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчтэй. Манай монгол хэлээр дэлхийд ярих яриатай монголоор хөөрлөе подкаст маань энэ удаад эзэн Чингис хааныхаа талбай дээрээс хурж байна. Энэ удаагийн дугаар маань та бүхэнд их сонирхолтой зочноор хурж байна. За бидний зочин бол өвөр Монголоос ирсэн манай бараг охин Адиа байгаа. Адиа маань өглөө болгон энэхүү эзэн Чингис хааныхаа хөшөөнд ирж мөргөдөг байгаа. За тэгээд Адиа бидэнд манай үзэгчдэд өөрийгөө сайхан танилцуулаад подкастаа хамтдаа эхэлцгээе. За сайн байцгаана уу? Сайхан хаварж байна уу? Монгол зам байна. Монгол төмөн байна гэх. Монгол төмөн байна. Намайг их зон халтай Батын Адиа гэдгээ. Би өвөр Монголын өөртөө засах хөшөөний Хүлэнбээр аймгийн шинэ баран хөшөөний уугуул байна. Анх хизээ ирсэн бэ? Ирж явах бас сэтгэл ямар байсан бэ? Энэ тухайгаа бидэнтэй хуваалцаач. За би анх 2025 оны 8 сарын 8-ны өдөр ээж дахиад охин дүүтэйгээ гуруулаа манай Алтай эмээлээс нөгөө баран хөшөө Алтай эмээлээс цой балцангаар дамжаад Доронтой аймгийн цой балцангаар дамжаад Улаанбаатарт ирж исэн. Тэгээд маргааш нь 9:10-нд 100 модод Төв аймгийн 100 модод болох барагчин наадамдаа оролцохоор ирсэн байгаа. Анх нөгөө ар хашаатын хавирг бомтаар гараад Монголын игээд тал нэлгэр талыг хараад би өөрийн өрхгүй тогтлоод игээд сүгдэчмөр санагсаа. Тэгэд цэнхийг агаар тэр яг 8 сар болж исэн. 8 сарын 8 чи яг зуны дэлгэр цаг штэ. Одоо намрын ихэнх сар шүү. Тий, дэлгэр цаг байсан. Тэгээд өвс ногоон бүр айх гангийн үнэр сингэнээд бүр ястаа бүр юу ч хэлхий. Одоо нэг цэцгийн далайд умж байгаа юм шиг санагсаа. Тэр айх гангийн олон өв сургамлын үнэр нь сайхан санагдсан. Тий. Тал дээр нь талаар игээд машин ямар машин гэж хэлдэг вүлээ тэр шинэ. Ямар машинаар ирсэн? Тий. Тэр нэг олон хүмүүсийг багтаачдаг. Тий нэг. Хэдэн хүний судалтай машин? Зөндөө 10-аад хүн. 10-аад хүн багтдаг. Тэр Монгол орсоор хэлдгийг та нар. Поргон. Зүг. Поргоноор ирсэн. Ажаада тэгээд энэ цэцгийг бас бэлэг хийх. Таанд гоё харагдаж байна. Та баярчаарай. За баярлалаа. Уул нь чамд өгмөр байгаа. Үгүй шүү дээ. Би таанд бэлгэлж байгаа. За баярлалаа. Энэ хувцснаасаа бас энэ үсэндээ зөөцсөн байгаа гоё талчуураа тий. За бидэнд манай үзэгчдэд хуваалцаач тий. За энэ манай энэ дээлийг үл баргийн лёсон дээл гэж хэлдэг юм аа. Хурим найрмуу ёслол хүндэтгэлийн ажиллагаан дээрээ өмсдөг юм аа. Тэгээд энэ алчуурыг одоо шанхай алчуур гэж хэлдэг. Манай нахсижи хэлж исэн. Тэгээд хүмүүс игээд эрэгтэйчүүд нь игээд оройчдгийг толгоогоо игээд дөврүүлээд оройчдгийг. Тэгээд энэ хажуунаа игээд зангидчихдгийг. Тэгээд охтууд муу эсвэл бүсгүйчүүд нь игээд хойноо игээд даруулаад очдгийг. За эрэгтэй эмэгтэйгөө одоо энэ цагаан алчуураа ингэж толгойд дээдэлдэг. Тий. Цагаан ариун сүүн сэтгэлийг бэлэгдэж байгаа. Тий. Манайхан шанхай гэж хэлдэг. Цагаан шанхай. Манай бараг зоннууд одоо их энэ хөх хөнгө мүү эсвэл тийм нэг хөх тэнгэрийн өнгө мүү тэр өнгийг бэлэгдэж игээд дээл хуцаа хөх мүү тийм гүн өнгөөр
гүн өнгөх юм уу, тод өнгөх юм уу? Одоо жаахан юм тийм өнгөөр бэлэгдэж хийдэг. Тэгээд энэ эмжээр нь экуда олон давхар эмжээрлж байгаа нь экуда алтан нараа бас бэлэгдэж тэгж хэлж байгаа. Жаргал зовлон жаргал гэдэг. За эм 3 давхар эмжээрлсэн. Тий. Эмжээр. Адя маань бас гэр бүлээ танилцуулаад. За манай ээжигээ экуда Хүлэмбэр аймгийн Шинэ Бараг Баруун Хушууны цоцлог халын Гомбын сууд гэдгээ манай аавыг Шинэ Бараг Баруун Хушууны Буур сумны Бат гэдэг. За ээж аав нь юу идэг вэ? Малчин хүмүүс үү? Тий, бүр малчин. Тий. Адя тэгвэл бага насаа бас хөдөө орон нутгата малаа малж өнгөрүүлсэн үү? Тий, мал дээр эсэ. Багада баг сургуулаас өмнө нөгөө сум дээр байжсэн манайхан сум дээр байсан. Тэгээд баг сургуульд ороод аймгийн төвдөө ирсэн. Тий. Бичигсаа ээжээ даагаад ээж тэгээ аймгийн төвдөр ирсэн. Манай барагчид их үүний эртний түүхтийн язгуурын Монгол үндэстэн ястан гэж боддог. Нэлээд эртний түүхтийн тийм уугал түүхтийн үүний удаан түүхтийн бараг зомнууд тийм. Одоо Улаанбаатар хотод адя маань юу хийж ийн сургууль сурч ийн үү? Мэргэжил тийм ээ. За. Би одоо Улаанбаатарт одоохондоо ардын бүжиг ороод биелгээ сурж байгаа. Их сургуульда Ухсаатан зүйгээр төгссөн. Манай барагчин наадам зохион байгуулснаас наашаа 2007 онд барагчин наадам гэж зохион байгуулснаас наашаа би барагчин наадамдаа ирээ л гэж боддог. Тэр чинь Монгол улсын Монгол улсад зохион байгуулагдсан барагчин наадам юм. Тэгээд тэр нэг шалтгаан байгаа. Нөгөө нэг шалтгаан нь Чингис хааны удам гэхээр тий Монгол улсад их татагддаг. Тий Эзэн хааныхаа хөшөөнд дахиад тэр цонжин болдог. Дахиад энэ Эзэн хааныхаа энэ талбай дээрээ хөшөөнд энд л мөргөх хүсэлтэй байсан. Тий. Тэгээ хүслээ биелүүлсэндээ маш их сайхан байдаг. Адя маань одоо өглөө болго ирж эзэн Чингис хааныхаа энэ хөвшөнд мөрөгдөг штэ. Талбайн дээр ирэхээр сайхан мэдрэмж төрдөг гэж чи надад хэлжсэн штэ. Тэгэхээр догдолдог. Энэ тухайгаар ярилцдаг хөө. За. Өвөл штэ. Тэгээ би энэ эзэн хааны хөвшөөд мөргөгж ихэлсэн. Тэр чинь өвөл манай сургуулийн төвд явах замдаа өглөө эртнөө 7 цагт хичээлтэй байсан тэр үед. Тэгээд яг талбайгаар игээд дайраад гарах юм болдог. Тэгээд дайраад гарах тэр тоолондоо эзэн хааны хөшөө харагдаад яхаар би мөрөгчихмөр санагдаад тэгээд мөргсөөр анх тэгж мөргсөн. Анх мөргөхдөө ээж болоод охин дүүтэйгээ гуруулаа ирж мөргсөн. Тэрнээс хойшоо би энэ ардын бүжиг болоо биелгээ сурахаар ирсэн штэ ганцаараа. Тэгээд сургуулийн төвдөө очих замдаа яг талбайгаар өнгөрдөг. Тэгээд эзэн хааны хөшөөнд мөрөгчмөр санагдаад тэгээд мөрөгчдөг. Тэгээд нэг ис мөрөгчээд тэгээд гарахад миний бүх зүйлийгээд бүтээд сэтгэл санаа өөдрөг болоод одоо нэг энерги цэнэглэгдсэн юм шиг санагдана. Аава өөрөө нэг хүчтэй нэг цаанаас тийм нэг хүчтэй болсон шиг санагддаг. Тэгээд өөдрөг сэтгэл санаа бүр дээшэнэ болчдөг. Тэгээд эзэн хааны өглөө авшиг авсан шиг санагддаг. Тий. Өглөө нэг сайхан мөрөгчөөд гарахад бол өдрөөл тэгэл өстой янзын өнгөрнө. Тий, тэгдэг. Бүх зүйлийг бүтэмжтэй. Эзэн хааныхаа хөшөөнд мөргсөн тэр өдрөөс хойшоо миний бүх явдал бүр бүтэмжтэй байгаа. Тий. Зам бол дардан. Тий. Уйлас бүтэмжтэй байсан. Үнэхээр би бүр гайхажсэн. Тий. Тийм ришиттэй. Авдистэй гэх юм уу? Гайхалтай байсан. За анх мөргөж яхад тий ер нь ямар байсан бэ? Тий. Би анх мөргөнө гэх юм уу? Яг 2025 оны 8 сарын 8-ны өдөр игээд талбайгаар игээд анх Улаанбаатарт ирчээд талбайгаар өнгөрөх үед эзэн хааны хөшөөнд мөрөгчөр байна л гээд жолооч ахта хэлжсэн. Жолооч ах энд зогсож болдгоо штэ гээд тэгээд мөргөж чадаагүй буцсан. Тэгээд 2 өдөр барагчин наадамдаа оролцчихгээд 11-ний өдөр нь эзэн хааныхаа хөшөөнд ирж мөргсөн. Ээжтэйгээ дүүтэйгээ гуруулаа. Тий. Тэгэд анх мөргөж их үед яг нэг сүрлэх санагсан эзэн хааны хөшөө. Тэгээд ийм ойрхоноос мөргөхдөө
ягаад жинхэнэ эзэн хаандаа хүндэтгэл үзүүлж их шиг тийм санагсан. Тий. Сүрлийн мөр дээр аавга одоо би эзэн хааны хөшөөний тийм нэг юм байдаг. Надад нэг юм нэг хүмүүсийгээд одоо AI-гаар хийсэн тийм нэг дүрсжүүлэлт байдаг. Тэн дээр эзэн хааныгээд хөшөө сентигээс босоод ийгээд ард иргэдтэйгээд мэдчилж байгаа. Тэрийг нэг дандаа боддог. Тэгээд мөргөж их үедээ эзэн хаан босоод ирчихмээр санагддаг. Тэгээ сентигээс босоод ирчих юм шиг тийг санагддаг. Хэрвээ эзэн Чингис хаан сентигээс босож ирэх юм бол яг юу гэж хэлээсэ гэж санагдаж байна. Надаа юу Монголоороо бахархаж өөрийн үндэс ухсаатныхаа бахархаж яваарэ. Үндэс ухсаатныхаа өв соёл тэнэгээрээ бахархаж яваарэ гэж тэгж хэлэх хаа тий. Ер нь юу бодож мөргөж байна? Юу? Би анх мөргөхдөө зүгээр бахархаад сүрдээд тэгж мөргөж исэн. Тэгээд тэрнээс хойшоо манай бүжигэн дээрээ ийгэж дээдл манай багш чинь яг хөх мөх дингэр хөрсөд алтан дэлхийгээд тиймэрхүү юм заасан. Тэгээд би мөргөх үедээ урдаар хөх мөх дингэрдээ ийгээд юу дээ тэнгэрдээ сүсгэлээд тэгээд Монголын төрийн далбаа соёмд тэр хойно амьдарч тэндээ бас игээ сүсгэлдэг. Тэгээд даатгадаг. Тэгээд эзэн хаандаа мөрөгдөг. Дэрэгдүр нь гарахтаа хүмүүс игээд дотроо ботох юм уу зөндөд заавал нас чиг игээд бийчлэн ирж мөргөх хэрэггүй шиг тийм шаардлагагүй шиг санагдана. Сэтгэлдээ эзэн хаанаа муу эсвэл тэгээд бодож явахд л болчихно. Би өөрийн нутагтаа яхад өглөө ээжигээ игээд юу лээ уул хайрхандаа игээд өглөө эртнийгээ сүү сайн сүүнийхээ дээж нэгэд өргөх үед нь ээжигээ хардаг юм аа. Тэгээд ээж мэн хүртэл игээд юу лээ хөхтөнгөр уул хангадаа игээд сүү саслаа өргөд бүх юмаа даатгаж яхад би бас өөрийн даатгах зүйлээ эзэн хаандаа даатгахчмаар байна гэд. Тэгээд эзэн хаандаа даатгахдаг байсан. Тэгээд өнөө хөшөөнд нь дэрэгдний эрт байжгаад мөрөхгүй л хайрын юм шиг санагдаад. Тий. Бага хугацаанд мөргөжмөр санагсан. Чи ингэж одоо хүндэтгэлтэй хандаж байхад монголчууд ер нь яаж одоо эзэн Чингис хааныхаа одоо энэ хөшөөнд хандаж байгаа юм шиг санагддаг вэ? За би бодохоор монголчууд хүүхдүүд хүртэл игээ мөргөж ихэхийг би олон харсан. Ээж нь охиноо дагуулад, аав нь хүүгээ дагуулад мөргөж ихэхийг зөндөө харсан. Тэгэхээр эзэн хаанаа бол монголчууд бас наттай адилхан надаас дутхгүй дээдэлж игээд хүндэтгэж явдаг бай, шүтэж сүсгэлж явдаг байхаа гэж боддог. Тий. Тэрхээс өмнө одоо Монголын тухай ямар бодол тээжсэн яг ирсний дараа өөрчлөгдсөн бодлууд нь юу вэ? За. Би Монголыг анх намайг бага яхад манай аав тийм нэг Монголын телевиз эдэг. Нэг Монголын олон нийтийн Монголын үндэсний олон нийтийн телевиз тэрнийг л сууг байдаг. Сууг гардаг манайхан. Тэгээд тэр сууган дээр манай аав Монгол улсын тэр гой юу лээ урлагийн жишээлбэл жалам хар тэр бүжигнүүд дахиад тэр том дуучнууд долгоргой эдний дуучны шингээгээд авчдаг. Энэ кассет гэдэг юм уу мөтгөө би тийм нэг шингээдэг юмэр дүрсийн нэг шингээгээд авчдаг. Тэгээд тэрийг манай монголчуудаа үзүүлдэг байсан. Би тэгээд бахархдаг. Монгол түмэн ямар авьяастай юм бол тэгээд дуу хуурн ямар гой уянгалаг тэгээд гой байдаг. Тий урлаг соёл бол Монголын урлаг соёл бол ястай бидний сэтгэлийг татсан. Тий яг л их нутагтаа ээж аавынхаа дэргэд байж их шиг өвөө өмгөөнийхээ дэргэд байж их шиг санагдаг. Халбай дээр ирэхээр би сэтгэл дагуулчихдаг штэ. Тэгээ бүх юм игээд арилждаг. Ямар ч стресс юушгүй болчдөг.
Тэг цанаа зоох юмгүй бүр аз жаргалын мэдрэмж бараг оргондоо тулчдаг яхаа талбай дээр ихээр л тэгчдэг. Манай одоо подкастны өрөө чинь монгол хэлээр дэлхийд ярий тийм ээ. Монгол хэлийнхаа тухай ер нь ямар бодолтой явдаг вэ? За. Өсгөөс сурсан үндсэн хэл мартаж болшгүй сая өгтөл оршиг төрлөх нутаг салж болшгүй орно гэж хэлдэг штэ тий. Тэгэхээр монгол хэл бол бидний төрлөх хэл. Тэгээд бас бидний баг багасаа насан бурал болтлоо гэдэг бидний бүх зээлийг игээд авч явж байгаа хүндтэй хэл. Тэгээд бас дээдлэх ёстой хэл. Тий. Бүх юмыг тээж байгаа хэлээ. Би одоо адиагаас нэг зүйлийг маш сайн харж ин л да чи ингээд Монголын тухай гэдэг Монгол гэдэг үг амнаас ч гарах болгонд чи ингэж гэрэлтэж гин те ямар их бахарх юм бэ, ямар их хайрладаг юм бэ. Би одоо ингээд чамайг дагаад ингээд надад миний нүүрэн төртлийн эмнээ хэсэглэл ингээд тодроод байгаа байхгүй юу? Их сайхан байна. Одоо нэг сэтгэлээс гарч байгаа зүйл гэдэг чинь нөгөө сэтгэл төрдөг. Манай магадгүй подкастыг үзэж байгаа олон хүмүүсийн бас зүрх сэтгэл рүү энэ подкаст орох байх гэж бодож байна. Тий их орно гэж ботхоор үлгийн нутаг эсвэл тоонт нутаг тэгж боддог. Өсөж байцсан мó эсвэл тоонт хүй дарсан нутаг гэж хэлдэг. Тоонт нутаг. Надад их орн гэхээр зүрх сэтгэлдээ хадгалж явдаг. Энэ адиа маань Улаанбаатар хоттой бас бүжгийн дугааланд болж байгаа. Ялангуяа Монгол бүжиг те бидний яалчгүй соёлын том үндэс Монгол бүжиг бие биелгээ. За яагаад ер нь бүжиглэж эхлэх болсон бэ? Энэ тухай бидэнтэй хаваалцаач. За ардын бүжиг болоо биелгээгээр хичээлж байгаа. 1 сарын 6-наас эхэлсэн. Тий. 2026 оны 1 сарын 6-наас эхлээд тэгээд за ардын бүжиг багтыг болсон. Би нутагтай байхдаа нөгөө юулээ телевизээр гэх юм уу Монгол телевизээр гэх үү Монголын үндэсний урлагийн их театрын бүжигчнүүдийн тоглолтыг хардаг байсан. Тэгээд бүр өөрийгөө ихгүй Монгол бүжигийн гайхамшигыг мэдэрсэн. Ямар гоё вэ? Нөгөө ингэ биеийн хөдөлгөөнөөр өөрийн тэр ахуй амьдралынхаа бүх юмыг илэрхийлж чаддаг. Дуртай бүжигч нь хэн бэ? Дуртай бүжигчин гэдэг юм болов. За маш гоё Монгол бүжиглдэг бүжигч. Тий. Нөгөө үндэсний урлагийн их театрын Бямба гэд үзэсгэлэнтэй сайхан нэртэй. Маш гоё бүжиглдэг. Ястагаа бүжиглдэг. Сорховтон бүх хатныг игээд амьлуулсан гэх юм уу тайсан дээр. Тий. Адиа одоо Монгол бүжиглээд ингээ бүжиглж байхад ер нь ямар мэдрэмж авч байна? Би ардын бүжиг мөн ардын хөгжим сонсохороо айхгүй да. Өөрийгөө яг л Монгол иргэн болсон шиг санагддаг. Тий. Эртний нэг иргэн Монгол иргэн болсон шиг санагддаг. Тэгээд за ардын бүжиг бүжиглэхэд тий юу ч хэлэх юм уу? Маш гоё ирч хүч чаддаг ч юм уу тий. За. Тий. Ардын бүжиг бүжихээр сэтгэл санаа сайхан байдаг. Тий. Монгол улсын 21 аймагт байж байгаа Монголын бүх угсаатны ястны ахуй амьдрал мөн эсвэл өөрийнхөө үнд зүйлийн тухай бүжгээр дамжаад игээд танилцж байгаа юм шиг санагддаг юм. Эзэн Чингис хааны талбай дээр маш олон хүмүүс ингээд цугларсан байна. Адиатай бас хамт бүжиглэе гэж байгаа хүмүүс байна. Нэг Монгол бүжиг хамтдаа бүжиглэх үү те. Би бас их муу бүжиглдэг. Тэгээд бас адиаг дагаж бүжиглэх гэж хичээе те. За. Ямар бүжиг бүжиглэх гэж байна адиа? Тонжоо гэд манай орчинхон заасан тэр бүжигээ бүжиглчихье. Ардын бүжиг байгаа. Азаргаараа дундаа сагсам халуун тонжоо аймгийн багчууд дундаас амраг чимэн тонжоо сүргээраа дундаа сүрлэг халуун тонжоо сопинг багчууд дундаас сургтай чимэн тонжоо талдаг учрлуудаа хараад тасдаг сэтгэлүүдээ тулаад гардаг итгэлүүдээ монголчууд сайхан сэтгэлтэй арт түмэн. Тий. Би Монголд ирснээс наашаа надад таарсан хүмүүс болгон бүр сайхан сэтгэлтэй хүмүүс байсан. Цайлган сэтгэлтэй, асуур цайлган сэтгэлтэй монголчууд жишээ төрдөл одоо хамгийн адиад сэтгэл төрүүлж байсан
одоо жишээнээсээ тийм ээ ямар сайхан сэтгэлтэй хүн бэ гэд ингээд За бодож ийсэн. Тэгээд талбай дээр ирэх болгон айгуудаа зарим өндөр ахмад настай ижээ өвөө нартай таардаг. Тэгээд тэр ижээ өвөө нар зураг дараад өгнө гэхээр би дараад өгчтэй. Тэгээд миний хөө аль нутгаас ирсэн бол миний айлгоогийн мөчгөн штэ. Тэгээд өвөр Монголоос ирсэн гэхээр өө холын зам байна гэд сайхан явж ирсэн өө аян замдаа сайн явж ирсэн өө гэд тэгээд бүх зүйлийг энэ мэдчилд асуудаг юм аа. Тэгэхээр ижээ өвөө нар бол яг манай ижээ өвөө өөрийн ижээ өвөнөөс дутхгүй биднийг игээд юу тий хайрлж яадаг юм тий ээж аавын санагдуулдаг. Тий санагдуулдаг, ёстой санагдуулдаг. Тий тэгээ миний хөө сайн юу дээ Монгол тавтай мордоорой тэгээд сайн яваарэ л гэж хэлдэг. Тий Найрсаг сайхан сэтгэлтэй. Тий ёстой найрсаг. Ямар хөгжимтөртэй. Уртын дуу сонсдог, ардын дуу сонсдог, дахиад нөгөө долгор ихчийн дууг сайн сонсдог. Тий Монгол Улсын хөдөлмөрийн баатар гэдэг байхаа. Долгор Монгол Улсын ардын жүжигчин. Ардын жүжигчин хөдөлмөрийн баатар аюур заны долгор ихчийн дууг сайн сонсдог. Тий Долгор ихчийн дуртай дуунаас нэг жоохон аялж өгөөч. аялах юм уу? Магнит цэнхэр дэлхийгээд нэг гой дуу байдаг шүү. Үнэхээр сайхан дуу Би шүү. тэрийг одоо дуулж чадахгүй яхаа. Гээ муу дуулж болно чи энэний зүрх сэтгэлд те байгаагаараа. Тэгэх юм. Аливаа зүйл чинь байгаагаараа сайхан шүү те адил юм. Тийм үү. Нэг цэнхэр дэлхий миний би энэ дууны нөгөө энэ сэтгэлгээг нь юу лээ хүндэтгэн. Энэ яг л Монголын бүх энэ сайхан байгалыг игээд энэ дуугаар игээд бүх Монголын нутаг дэвсгэр байгаа юу бүх байгалийн тэр гоо үзэсгэлэн тэрийг игээд илэрхийлсэн санагддаг. Монголчууд маань энийг нэг засчул зүгээр юм да тий. Тий. Жохон нэг дутмаг санагдаж байгаа зан чанар тий. Ийм зүйл юу вэ? За нэг нэгнээ хайрлж яваарай гэж би боддог юм. Монголчууд энэ том дээр томчулж хамаагүй гэр бүлийн хүмүүсч хамаагүй хүүхдүүч хамаагүй нэг нэгнээ хайрлж яваарай тэгж л боддог. Тэг илүүхэн нэг нэгнээ ойлгоо нэг нэгнтэйгээ ингээд дотн сайхан игээд ярилцаад нэг нэгнээ хайрлж яваарай л гэж боддог. Залуучууд маань игээд босоо Монгол бичгээ эзэмшээд өөрийн босоо Монгол бичгээ өөрийн хэмшгээ игээд эдэлж ингэж хэрэгжилж эзэмшиж сураарай л гэж боддог. Тэгвэл илүү их юм энэ өв дээцээс үлдээс нь тэр олон сайхан өв соёл дахиад ном судраас уншиж мэдэх ёстой. Тийм зүйл байгаа. Зөндөө юм байгаа. Одоо манай өвөр Монголын ах дүүс нар маань бүгд л босоо Монгол бичгээрээ тий бичиж ойгоржин Монгол бичсээр тий бич. Өөрийн бүх Монгол зүйлээрээ бахархаж яваарэ. Өв соёлоо, өсөг бичгээ дахиад аав ээж тий бүх зүйлээрээ бахархаж яваарэ. Тэдэн чинь та нарын үнц зүйл шүү гэж тэгж хэлмээр байна. Эзэн хаан шиг аюу ийм агуу хүмүүнлэг чанартай дэлхийг байлдан дагуулсан агуу удирдагч болж Монгол улсыг мандан хөгжүүлээрэ. Баярлалаа. Үлдгүү эсвэл өвөр Монгол руугаа ер нь буцах төлөвлөгөөтэй байна уу? За би буцсан. Миний сургууль дүүрхээр би буцчихна. Нутаг буцсан. За юу сурж аваад буцъя гэж бодож байна. За би одоо монголчуудыгаа илүү таньж аваад тэгээд Монгол орноор энэ зун Монгол орноор аялчаад буцмаар байна. Монголын жинхэнэ малчин амьдралтыг танилцмаар байна. Мал нэг ятгахтаа нэг 7 хоног Монгол малчин амьдралаар амьдрмаар байна. Би чамайг малчин амьдралтай танилцуулж өгнө заяа. За тэгэр ямар гоё. Манай малчид их сайхан найрсаг. Тий хэвээрэл байгаа. Хинч очсон хоолтой өмдтэй. Мал хуйгаа танилцуулдаг тий. Адуун сөргүүл ёстой. Би сайн амдгүй. Үгүй мар юм он чадгүй штэ. Манай би игээд юу лээ баргажин наадамда оролцчихад ээж дүүтгээ гуруулаа их гэдэг Төв аймагт одоо нөгөө болсон штэ. Тэгээд нэг зурглаач ахыг гойсон. Та бидэн гурвын нэг дагуулсан Монголын нэг малчин айлаар ороод юулаа дагуулад орчиж бидэн нэг танилцаад авъя гэсэн. Тэгсэн маргааш нь биднийг игээд тэргээр тосоод нэг малчин айлд очсон.
Тий. Тэгээд гүү сааж исэн. Олон адуутай байлаа. Тэгээ хөөрхөн хөвгтөттэй. Ястай гоё. Яа. Тий. Зүрхнээс уяатай инхри Монгол нутагмын эцэгээс саяатай эрдний алтан өлгийнэ. Монгол хэлээр дэлхийд яриад урайтай монголоор хөөрөлтий бидний бас их хэлээ олон улсад танин сурталчлах зорилготой жижигхэн подкастт маань энэ том хүн тоож ирсэнд маш их баярлалаа. За. Үнэхээр сайхан байлаа. Би одоо олон сайхан хүмүүстэй уулзчихсан боловч өнөөдөр ингээд Адиа шиг ийм ирч хүчтэй эх орон Монгол ахан дүүсээ ярихаар ингээд нүдэн гэрэлтдэг, инээмсэглэн ингээд нүүрэнд нь тодордог. Ийм хүнтэй бас их цөөхөн уулзч байлаа. Тэгээд баярлалаа. Миний амьдралд өнөөдөр ирж уулзсанд тийм ээ баярлалаа. Энэ олон одоо биднийг үзэж байгаа эх орондоо хайртай тий ар Монгол болон өвөр Монголын ахан дүү нартай маш их баярлалаа. Тэгээд Адиадаа эрүүл их сайн сайхныг хүсье. Хоёлаа тэгээд нэг дараа ойрхон одоо энэ хавар мал төвлөж нэг малчин айлаар нэг ороод байгаа тий. За тэгээ. За би бас та нарт ястай их баярлалаа. Намайг өөрийн Монголоор хөрөлдөе гэж ийм сайхан нэвтрүүлгийн хоёртой зарсанд маш их баярлж байна. Би өөрийгөө ийм Монголд ирчээд нэвтрүүлгэд оролцсон нэгэд зүүдэндээ хүртэл санаж яваагүй. Тий. Тэгээ ястай их баярлалаа. Намайг ийм гоё нэвтрүүлэгдээ оролцуулсан. За баярлалаа. За. Монгол хэлээр дэлхийд ярий.